За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За багш нь өнөөдөр та нарт математикийн хичээл орно. За багш нь самбарт нэг бүтээл хийсэн байна. За энэ хийсэн бүтээл маань та нарын ямар нэгэн зүйлтэй төсөөтэй харагдаж магадгүй. За хариултаа өгөхдөө багш нь ийм хоёр гэрлэн тохиогдсон байгаа. За хариултаа хэлэхдээ ногооныгоо өргөнө. За асуулт байна гэвэл надад ямар нэгэн тусламж асуулт байна гэвэл улаан тохиогоо өргөнө шүү. За ёо. За тэгвэл энэ юу байж болох вэ? За ямар учраас зайрмаг гэж энэ сэргэлэн багштай хариулъя да? Зайрмаг шиг харагдаж байна. За уран болор юу гэж бодож байна? За зүйтэй. За өөрийнхөө бодлоор хэлэх хэрэгтэй нөө. За мөгч мөг. За зүйтэй. За тэгвэл энийг бид нар бүгдээрээ зайрмаг гэж бодож байна гэвэл ногоон гэрлэн тохиогоо өргөе. За зүйтэй. За тэгвэл энэ зайрмыг бүтээсэн дүрснүүдийг та нар мэднэ тийм ээ? За тэгвэл одоо бүгдээрээ багштайгаа хамтраад нэрлэе. За. Дугуй. За. 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 За зүйтэй. За одоо багш нь та нараас нэг асуулт асууна. Дөрвөн оройтой бүх тал нь тэнцүү, дөрвөн талтай ямар дүрс байдаг лээ хүүхдүүд ээ? За квадрат. Тэгвэл квадрат энэ нүнд байна уу? Байна. За ямар өнгөтэй вэ? За зүйтэй. Квадрат маань улбар шар өнгөтэй тийм ээ? Дөрвөн оройтой, дөрвөн талтай, дөрвөн тал нь тэнцүү тийм ээ? За сайн байна. За багш нь гартаа ямар нэгэн зүйл барьчлаа. За шоо гэж бодож байна уу тийм ээ? За тэгвэл энэ шоо, энэ квадрат хоёр маань юугаараа ижил төсөөтэй болоо? Гараа өргөд хариулъя. За отгон бэлэг. За нэгийг би бариад байна тийм ээ? Нэгийг барьж болохгүй байгаа байна. За өөр ижил төстэй чанарыг хэлнэ шүү. Ижил төстэй гэж багш насаас. За бүх тал нь тэнцүү ээж магадгүй тийм ээ? За уран болор. Бүх тал нь тэнцүү тэгээд шүү. За зүйтэй. За тэгвэл багш нь одоо энэ шоог самбарт байрлуулад хүрээлээ зураатах юм. За та нар сайн ачигдэн шүү. За багш нь зурчлаа. Ямар дүрстэй ижлэн харагдаж байна? Квадрат. За квадраттай ижлэн харагдаж байна тийм үү? За тэгвэл би энэ зүйлээ самбар дээр би байгуулчлаа, зурчлаа тийм үү? За тэгвэл энийг бид нэр юу гэж нэрлэдэг байх нь вэ? Дүрс. Дүрсийг бид нар барьж болох уу? Дүрс зөвхөн хавтгай дээр юм уу? Та нарын дэвтэр дээр зурагддаг зүйлийг дүрс гэж байгаа тийм үү? За тэгвэл энийг би бариад байна тийм ээ хүүхдүүдээ барьж болоод байна. Энэ дотор нь ямар нэгэн зүйл агуулгадаад байна тийм үү? За тэгвэл энийг бид нар биштэй баригдаж байгаа учраас энийг бишт гэж хэлэх нэ. Энэ бол бишт байх нь тийм ээ? Та нарын мэддэг шоо тийм үү? За тэгвэл дүрс бол зөвхөн хавтгай дээр оршдог. Хавтгай зүйл дээр л оршдог. Би энийг барих боломжгүй. Харин миний энэ бариад байгаа бишт бол яах вэ? Гарт баригддаг бодит зүйл. За тэгвэл энийг та нар шоо гэдгээр мэднэ тийм үү хүүхдүүд ээ? Рубик шоо гэж мэддэг тийм үү? За тэгвэл энийг математик хэлэнд бид нар куб гэж нэрлэнэ. Юу гэсэн? Куб. Математик хэлэнд бид нар энийг куб гэж нэрлэнэ. Куб бол юу ах нь вэ? Энэ баригдаад байгаа учраас бишт байх нь шүү дээ. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ энэ куб гэсэн битийн талаар илүү дэлгэрэнгүй судлах нэ хүүхдүүд ээ. За гачгаа тавиараа хүүхдүүдээ. За куб. За куб түүний дэлгээсийг таний. За сэдвээ авчаарай.
За гарчаа тавьчихна. За. За тэгвэл квадрат бол хүүхдүүдээ юу ах нь вэ? Дүрс ах нь ш, тийм ээ? Квадрат бол дөрвөн оройтой, дөрвөн талтай, бүх тал нь тэнцүү. За энэ бол куб бол харин юу ах нь вэ? Бист ах нь штэ. За. За зүйтэй одоо багш та нарт За багш нь гартаа юу барьсан байна хүүхдүүд? Бист. За ямар бист барьсан байна? Куб. За тэгвэл куб маань ямар дүрснээс тэр дүрс нь хэдийн ширхэг ордгийг одоо хэдүүлээ хамтдаа харъя заяа. За хараарай. Нэг ширхэг юу вэ? Куб. Квадрат. За нэг ширхэг квадрат тоолно шүү. За хоёр ширхэг квадрат. Гурван ширхэг квадрат. Дөрвөн ширхэг квадрат. За 5 ширхэг квадрат. 6 ширхэг квадрат. За куб маань тэгэхээр хэдэн ширхэг квадратаас бүтдэг байна? За 6 ширхэг квадратаас бүтдэг байна тийм ээ. За одоо ингэнгүүт кубын ирмэгнүүд нь гараад ирчлээ хүүхдүүдээ. Ингээд ирмэгэн загвар нь гараад ирчлээ. За өнөөдөр хэдүүлээ багштайгаа хамтраад энэ кубик хий. Шүдэнц болон баримлын шавар ашиглаад хэдүүлээ куб бүтээе. За хамтарч хийн шүү. За ёо. За багш нь зааварчилгаа өгнө. За эхлэе. Баримлын шавраа нэг нь сайхан бөөрийн килч томхон шиг. За ёо. За багш нь хэмжээг нь харуулъя. За нэг иймэрхүү. Хараарай хүүхдүүдээ. За тэгээд за одоо бид нар ирэмгээ хийхээс өмнө тоолъё. За наашаа хараарай. Энд хэдэн ирмэг байгаа вэ гэдгийг тоолъё. Ерөнхийдөө ирмэг гэж юу вэ гэхлээр хүүхдүүдээ наашаа хараарай. Багш нэг тайлбар өгчээ. Квадратын тал байна тийм үү? Та нар квадратын талыг мэднэ тийм ээ? За квадратын талууд нийлсэн энэ хараа ирмэг үсчин шугам. Шугамыг ирмэг гэж хэлэх нь байна. За одоо хэдүүлээ тэгэхээр хэдэн ширхэг ирмэг хийхээ одоо харъя. За тоолно шүү. 1 2 3 4 5 6 7 8 одоо доотлихын тоолно шүү. 9 10 11 12 За тэгэхээр 12 чидэнзээр бид нэр куб үүсгэх нь байна. Ойлгомжтой юу? За хийж эхлээрэй. За маргадаа хийж эхлэе. За эхлээд болж өгвөл 2 квадратаа хийгээ тэгээд дээшээгээ босгоорой. За ёо. За энд бол багийн ажиллагаа маш чухал шүү хүүхдүүд те. Хин нь одоо багаараа зөв менежменттэй ажиллаж чадж ин тэр хүүхдүүд илүү хурдтайгаар кубээ үүсгэн гэсэн үг. За маргад орчлон хүслэнцээ хоёрыг болж байна. За одоо ингээд холбоо хийдэлээ. За эхлээд квадратаа өсгөж дөрвөлжин. Болж ш тэр амийн эрдэнэ хамтарч ажиллах шүү хүмүүстээ. За Намуулан Баярхуу хоёрыг үүслээ яг тэнцүүхэн хийн шүү. За ёо. За л. За энд дуусчих шүү гэн тийм ээ. За дууссан хүмүүс маань ногоон дахиагаа өргөө суужж болно. За эндээ их өрөхгүйгээр энэ нөө баримтын шавар маань жоохон бишт мөт. За тэгээ сууж. За. Арай том уу? За бат ирээдүйд 802 болж байна. За та хоёр босгосноо. Ингээд. За.
За болж өгвөл нөгөө холбоцгоогоо жоохон томхон. За сайн байна. Жоохон томхон шиг холбъё. За эхлээд ингээд квадратаа үүсгэж хийнэ гэгээ үсэ. Хардаа. Ингээд квадратаа үүсгэн штэ. Тэгэхээр энд холболт хэрэгтэй байгааз. За та хоёрыг болж шүү. Жоохон юуг нь томхон шиг хийвэл бас зүгээр шүү. За тогтцтой байна гэсэн үг. За энэ хоёр болж байна. Одоо та хоёр яах вэ? Дээд талд нь дахиад нэг квадратаа холбож байна шүү, тийм ээ. За одоо ингээд хараа. Энийг ингэж. За. За шүрэн эрднийх ананд хоёрыг хамтраад болж явах шиг байна. За сайн байна. Тэгээ их оролдоод ирэхгүй. За эдгээр жавхлан халиуна хоёр хийчлээ. За. За болсон байна. За багш нь харсаа. За төгс төгөлдөр Бачимэг хоёр болж байна. За хамтын ажиллагаа чухал шүү хүүхдүүдээ. Хамтын ажиллагаа чухал. За. За сайн байна. За их оролдохгүй байж гараа. За ёо. За сайн байна. За багшаасаа туслан чусч байгаа юм байна уу? За ихэнд нь болж байгаа шүү байна тийм ээ. За та хоёрын холболтоо жоохон зөв хий. За ёо. Холбохдоо зөв холбочих. Жоохон хангаа хийлцээч. За сайн байна. Энэ хоёр болж байгаа шүү тийм ээ. Жоохон ингээд томхон шиг дугуулаа бөөрн гэлчих. За ёо дуу. А тэгэхээр тогтно. Энэ хоёрыг жоох арай жижигдсэн байх шүү холбож байгаа нь. За. Болчин чимээг их болсон байх шүү. За. За сайн байна. За энэ хоёр маань энийг ингээд холбочооч та хоёр. Инхээр илүү зөв болж байгаа. За энэ хийцэн байна. За сайн байна. За. За. За зүйтэй. За та хоёр маань ясаа болж байна уу? За харчлаа буулгач. За харсаа. За одоо хийсэн бүтээл дээрээ хэдүүлээ хамтарч ярилцсан. Тэгэхээр түр хүлээж гараа. За яа ганц нэг хүүхэд дуусаагүй байх шиг байна. За энийг ингээд холбочи хоёр хэдүүлээ. Ингээд. За чүдэнсэн дуцчихад байгаа юм уу? За зүйтэй. За басан. Яагаад унаагаад энийг жоохон холбочоо нэг жоохон бүдүүхэн ингээд гоё ингээд дугуйлаад гөрөн гэлчөөч. За энийг жоохон томхон шиг. За ингээд ингээд холбоцоо ёо. За сайн байна. За ерөнхийдөө бараг дуусчихсан байна тийм ээ. За хүүхдүүдээ буцаад хичээл рүү хэдэл анхаарай. За бид нар квадрат дээр оройгийн тэмдэглэсэн тийм үү? За тэгвэл та нарын бүтээж байгаа куб дээр бас орой байдаг байна. За бид нар квадрат дээр тал гэж ярьдаг тийм үү? За тэгвэл куб дээр тал байдаг байна. За мөн ирмэг гэж байдаг байна. За өнөөдөр бид нар энийг тэмдэглэх гээд байгаа байхгүй юу? За куб хэдэн ширхэг квадратаас бүтмэлээ хүүхдүүдээ? 12 юм уу? Зүйтэй 6. За 6 ширхэг квадратаас бүтсэн тийм үү? Тэгвэл энэ 6 ширхэг квадрат маань кубын тас болох нь байна. Юу гэсэн? Энийг тас гэж хэдүүлээ нэрлэх нь байна. Тэгэхээр куб
Хэдэн ширхэг тастай ах нөхдүүдээ? За 6. За та нар оройгийн тоолж чадах болов? Оройгийн багшаа тоолоод хэлж өгөөч. 4. За өөр. 8. За. За. За одоо бүгдээрээ хамтдаа оройгоо тоолъё. За тооллоо шүү. 1. Дээд оройгоо тоолъё. 1 2 3 4. За доотлол нь бас хэд ах вэ? 1 2 3 4. За нийлээд хэд ах нь? 8. За куб маань тэгэхээр 8 оройтой ах нь шүү дээ. Бид нэр оройг тоолж чаддаг тийм ээ. За одоо ирмэгийг яаж тоолох вэ? Ирмэгийг та нар юу гэж бодож байна? Ирмэг. Та нар ширээний ирмэг мэдэх үү? Мэдэн тийм үү? За тэгвэл энэ чүдэнц маань кубын юу болсон бах вэ? За ирмэг болсон. Тэгвэл хэдэн ширхэг чүдэнц бид нар ашиглаж хийчлээ? 12. Тэгэхээр куб маань 12 ширхэг ирмэгтэй байх нь байна, тийм ээ? За багш нь өмнө хэлсэн тийм үү? Квадратуудын талуудын нийлсэн тэр хэсэг буюу яг шугам нь ирмэг болно гэж багш нь хэлсэн. За тэгэхээр ирмэг маань 12 ширхэгтэй байх нь шүү дээ ирмэг тийм ээ. За одоо марада дуусна. За шүрийн эрдэнэ гараад ирээч багштай бүтээлээ бариад. За ээжэн жоохон болгоомжтой хан тий. За найзуудаа оройгийн тоолоод өгөөч. Хэдэн ширхэг оройд ийшээ харуулчих. За бусд нь харъя шүү. Санал нэгдэжээвэл нөгөө ногоон дохиогоо бүгдээрээ үргэн шүү. Заяа. 2 3 4 5 6 7 8. За хэдэн ширхэг оройтой вэ? 8. За 8 гэж бодож гинэ гэвэл яах ёстой лээ? Ногоон дохиогоо үргэн тийм ээ. За зүйтэй. За суугаарай. За хин номоолон гараад ирээч. Юуг аваад хийсэн кубээ аваад. За багштай ирмэгийн тоолоод өгье. За хэдэн ширхэг ирмэгтэй байна? За 1 3 4 5 6 7 8 9 10 11 12. За хэдэн ирмэгтэй ах нь? 12. За хамтраад цуг яг ингээд дагуулаад та бас тоолно шүү. За 12 гэж бодож гинөө та нар? За зүйтэй. За суугаарай. За хэн багштай тэгвэл талсыг хэлчих үү? За хэн? Учрал гараад ир. Би учрал. За энэ дээр бас ярьж болно шүү. За энэ за өөрхийгөө бүтээлийг аваад ир. За хөөе салгач бай. За талуудын хоёулаа хамтран тоолъё. За тоолоорой. Хэдэн талтай лээ? 6 тий 1 2 6. За хэдэн талтай ах нь? За 6 гэж бодож байна уу? За зүйтэй. Тэгэхээр одоо бид нар орой, тас, ирмэг гэдгээ мэдчихлээ. Тийм үү хүмүүдээ? За одоо багш нь ажлын хуудас өгсөн байгаа. Ажлын хуудасныхаа 1 2 дугаар дасгалыг л зөвхөн хий шүү. 1 2 дугаар дасгалыг хий. За одоо өгнө агш нь. За зааврын уншаарай. Юу гэж юм? За зөв хариултыг нь сонгох нь байна тийм ээ. За зөвхөн ажлын хуудас 1 2-оо хийчих. Хийцэн үү? За шүрийн эрдэнэ дууссан байна. За ажлын хуудас 1 2-оо хийгээрэй. За зүйтэй. За сайн байна дууссан байна. За хийгээрэй. За энэ квадрат. За дахиад чи нэг багшийнхаа заасан хичээлийг хараад тах та. За зүг байна. За сайн байна. За зүйтэй. За сайн байна. За зүйтэй. За ихэнх нь дууссан байна тийм ээ. За одоо ажлын хуудас 3 руугаа хэдүүлээ оръё. За ажлын хуудас 3 руугаа оръё. За юу гэж юм? Уншаарай.
За хүснэгтийг нөхөж өчгөнэ тийм ээ. За биетийн нэр нь юу вэ? За тэгээд талсын тоо, ирмэгийн тоо, оройн тоогоо бичгэнэ тийм ээ. Сая бид нар хамтраад бүгдээрээ ирмэг, орой, талсын тоо гаргасан шүү дээ. За зүг байна. За энд ингээ наачаарай заа юу. За. За. Өөрийнхөө хийсэн кубик харжгаад бас нэрлээд бичиж олно тийм ээ тоогийн. За зүйтэй. За сайн байна. Багш нь яваад харчлаа. За сайн байна. За хүүхдүүдээ. Ерөнхий багш нь ингээд дундуур нь яваад харчлаа хийсэн гин. За миний гарч юу байна хүүхдүүдээ? Салфитдаг байна тийм ээ, салфитдаг байна. За энэ биетүүд өрсөө. За ямар биетэй? Куб тийм үү? За би энийг тэгвэл ингээд задлаад дэлгэж болох уу? Болохгүй. Яагаад болохгүй юм бол? Яагаад болох юм бол хэн хариулах вэ? За тэгвэл би энийг ямар ч гэсэн задлж үзье, тийм ээ? За одоо би хүүхэд болгонд энэ дүрс өгнө. За та нар энэ дүрсийг ашиглаад нэг куб болгох гээд үзтээ хүүхдүүдээ. За энэ дүрсийг ашиглаад та нар нэг куб үүсгээд үзээч. За хүн болгонд би нэг юу гэсэн байгаа. За. За багшийнхаа өгсөн дүрсийг ашиглаад та нар энэ куб болох нь үгүй нь үзээтгэж. За үзэж гараа. За ингээд. За эхлээд ажиглаад. За. Хэргүй. Зөвхөн үүсгэж заяа. Болж гин үгүй юу би хэдүүлээ үзэх гээд штэ хамтраад. За багшийн салфетгийг задлаад за нэг иймэрхүү хэлбэртэй болгоцсон. За задрахаар нэг иймэрхүү хэлбэр дүрс гарч ирж байна. За болгоцсноо. За хийж гараа. За дуусангууд нь хажуудлынхаа хүүхдэд бас тусламж хэрэгтэй бол тусалж байгаарай. За хүүхдүүдээ бүтээсэн бол яах ёстой лээ? Ногоон гэрлэн дахиагаа үргэн штэ. Багш нь хэр олон хүүхд бүтээсэн харах гэдэг штэ. За бүтээсэн үү? За бүтээсэнгээ кубнуудаа багштай өргөд харуулаад таач. За харъя багш ингээ өргөд харуулчих. Гэрлэн дахиагаа түр болоод кубүүдээ харуулчих. Бүтээсэн кубүүдээ харуулчих. За куб үүснэ үү? Үүссэн тийм үү? За куб үүссэн. За ямар мундгий. За та нар буцаагаа дэлгдээ. За энийг бид нар юу гэж нэрлэх вэ гэхлээр яг зүйдээ кубын дэлгээс гэж хэлнэ. За бид нар кубын дэлгээсээр юу үүсгэсэн байх нь вэ? Кубын дэлгээсээр куб үүсгэсэн байх нь шүү. За тэгвэл куб бүтээхэд маш олон янзын загварыг ашиглаж олдог. Нийтдээ 11 төрлийн кубын дэлгээс байгаа хүүхдүүдээ. Та нар дөнгөж бид нар энэ дөрвөн янзаар нь одоо бүтээж үзэж штэ үзэж байна. За одоо багшийнхаа үзүүлэх юм анхаарлаа хандуулъя.
За магадгүй чиний авсан загвар энэ байж ч магадгүй, байхгүй ч ээж магадгүй шүү. За. За одоо ажиглаа хэдүүлээ. За одоо яаж юм? За хамтаа дэлгээрэй. За энэ юу болох вэ? Дэлгээс боллоо тийм ээ. За дэлгийг чинь та нарын хийжсэн загвар байж магадгүй бас заримд нь байхгүй ч юм. За буцаагаад бид нар юу болох вэ? Куб болголоо. За хараарай куб буцаагаад болголоо. За буцаагаад би дэлгэглээ юу болох вэ? Кубын дэлгээс болох нь шүү дээ хүүхдүүд ээ. Би буцаагаад дэлгэглээ кубын дэлгээс. За буцаагаад би куб үсгэж байна тийм үү? За тэгээд дэлгээсүүд бол ийм олон янз байдаг. Бид нэр зөвхөн өнөөдөр энэ дөрвөн төрөлтэй л танилцж байна. Дөрвөн янзын кубын дэлгээстэй танилцж байна гэсэн үг. За одоо энэ дэлгээсээр куб үсгсэн хүүхд байна уу? За чинг хүслэн гараад ир дээ. Найзуудаа харуулчих. За бусд нь бас байгаа бол харж гаарай. Юуг аваад ир? Куб аваад ир. Үсгсэн куб бай. За дэлгээсээ харуулчих найзуудаа. За энэ дэлгээс яг мөн үү? За мөн байна тийм ээ. За куб үсгэлээ. За чинг хүслэн шиг ийм загвар аваад куб үсгэх хүүхдүүд өргөчтөө. Өргөч куб өргөч. За зүйтэй. За дэлгээс болгоорой. За ингээд кубын дэлгээс тийм ээ. За зүйтэй сайн байна. За одоо энэ загварыг за сэргэлэн гараад ир. За одоо энэ загвар шиг кубын энэ загварыг үсгэс. Бусд нь энэ загварыг авсан бол хараад ээж байгаа энэ зөв үсгэж үгүй юу гэдгийг ажиглаад ээж шүү. За найзуудаа харуулчих хэлээд. За дэлгээсээ харуулчих мөн үү? За энэ дэлгээс авсан байна тийм ээ. За буцаагаад куб болголоо. За ингэж үсгэсэн үү? За үсгэсэнгүүд нь өргөчтэй багш та. Зүйтэй өргөч. Куб өргөч. За сайн байна. За одоо энэ загварыг за отхон бэлэг гараад ир. За эхлээд дэлгээсээ харуулна шүү найзуудаа. За харуулчих яг мөн байна уу? Найзууд нь шалгана шүү. Мөн байна уу? Дэлгээс нь мөн байна. За одоо куб үсгээрэй. За зүйтэй найзуудаа харуулчих. За найзууд нь бас энэ дэлгээсээр хийсэн найзууд нь куб болгосонгоо өргөчтөө. Куб болгосонгоо өргөн шүү. Куб. За зүйтэй. За сайн байна. За одоо энэ хамгийн сүүлийн энэ загвараар. За намын эрдэнэ энэ загвар мөн үү? За гараад ир гэлсарай. За найзуудтай харуулчих. За харъя шүү бусд нь. За ингээд харуулчих. Нэмэ. Ингээд за энэ загвар нь мөн байна уу? Зүйтэй. За одоо энийг найзуудаа куб болгоод үзүүлчих. За энэ загвараар куб үсгсэн хүүхдүүд өргөөрэй, куб өргөөрэй. Куб өргөе. Энэ загварыг авсан хүүхдүүд куб өргөөрэй. За 1 4 5 хүүхд таам юм тийм ээ. За тэндээ. За толбоо өргөх байсан тийм ээ. За багш нь харсан. За сайн байна. Тэгэхээр бид нэр сая кубын дэлгээсийг юу болгочлоо? Куб болгосон тийм ээ. Куб ба нийтдээ 11 дэлгээс байгаа. Бид нэр зөвхөн хэдэн янзын сая хийж сонирхов? Зүйтэй 4 янзын дэлгээстэй л танилцлаа тийм ээ. За зүйтэй. За одоо хэдүүлээ. Дахиад нэг зүйл дээр ярилцъя. Одоо та нар ирэмгээ хэлж чадах уу? Чаднаа. За орой гэдгээ таньсан уу? Таньсан. За тас гэдгээ мэдж байгаа юу? Мэдж байгаа. За тэгвэл дахиад би нэг хүүхэд сонгож гаргаадах юм. За энэ дээр үзнэ. Одоо энэ дээр хэдүүлээ дахиад нэрлж үзнэ. За хэн гарах вэ? За төгөлдөр. За төгөлдөр багштай эндээс зөвхөн талсыг зааж нэрлж өгье найзуудаа. Талс шүү. Зөвхөн талсыг. За хэдэн ширхэг талтай байгаа лээ тоолъё. Талс нь. За зөв 1. За та нараас ажиглана шүү. За 3. За 5. За 6. За найзуудаа хэдэн талстайг хэлчихтэй. Хэд лээ? 6 тас. Мөн үү?
За үндгээг өгөөрэй найздаа. Мөн гэж. За мөн гэж. За зүйтэй. За сайн байна суугаарай. За баттгая. За одоо надад хэн гарах уу? За. За хэн гараад бэлэгт гараад ир. За бусд нь бол айгүй сайн оролцсон. Та нараас хамтарч оролцоод яваад байгаа тийм ээ. Багш нь ажиглаад байгаа. За бэлэгт найзуудаа оройгийн заагаа тоолоод өгчих. За орой. 1 2 3 4 5 6 7 8 Үгүй. За хэд болсон? За дахиад нэг тоолчих. За. 1 2 3 4 5 6 7 8 За хэдэн оройтой ах нь? 8 мөн үү? 8 мөн үү хүүхдүүдээ? За 8 мөн гэж байна. За сайн байна. За одоо ирмэгийн хэн тоолох вэ? За мөнх чимгийг гаргачих. Сэргэлэн 4 удаа гарсан учраас багш нь одоо энэ мөнх чимгийг гаргачих за. За мөнх чимгийн ангийнхаа найзуудаа за ирмэгийн тоолоод өгчих. Ирмэг. За 1 2 3 4 5 6 За дахиад. За. За ингээд. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. 11 12 За. Мөн үү? Мөн үү? За. Дахиад ирмгийг яг зөв тоолж өгөх юм байна уу? Яг нэг ингээд заагаад ингээд тоолоод багш нь өмнө дээд доод гэд нэг яаж за маргал гараад ир. За та нар маргалыг ажиглая шүү. За яа. За. 3 4 5 6 7 8 9 10 11 11 12 мөн үү? За мөн байна. За зүйтэй. За одоо багш нь та нарт өнөөдрийн үтсэн хичээлийг мэдлэгийн чинь шалганаа. За зөв хариулт нь дандаа өнгөөр байгаа учраас та нар зөвхөн өнгөө сонголтоо хийхдээ өнгөө өргөн шүү. За яа. За. За уншаарай. За зөвхөн өнгийг яах ёстой лээ? За зөвхөн зөв хариултныхаа өнгийг ингэж дуурахлаа. Хэдэлээ? За. За багш нь хариултын зөвхөн өнгийг л хармаар байна. Чимээгүй зүгээр чимээгүйг нь хэдүүлээ. За одоо шалгая. Мөн үү? За. За. За дараагийнхаа хамтарч уншия шүү. Зурагт. За одоо зөвхөн зөв хариултынхаа өнгийг өргөн шүү. Харжгаад. За харжгаад өргөн шүү. За зөв хариултаа шалгая. За аль өнгөнд хөдөлж өв? За. За зүтэй. За дараагийн нь уншаарай. За. За ямар учраас та нар улаан өнгийг сонгов? Бүх тал нь би 6-гийнхаа нэг ингээд талыг авчвал энэ квадрат үүсгэлөө. Яагаад? Ямар учраас? За сэргэлэнгийн хариултыг сонсъё. Сэргэлэн юу гэнэ? Тал гэхгүй энийг юу гэж хэлэх ёстой вэ бид нар? Тас. Энэ квадрат маань куб дээр очихороо тас болж байгаа шүү хүүхдүүдээ. Тас тийм ээ. Тэгэхээр би нэг тасыг авчих юм бол магадгүй нэг квадрат буюу нэг тасыг авчих юм бол энэ куб болох болоо. Та нар энэ дээрээ хийгээд үзээрэй нэгийг хасаад куб үүсгэнэ үү үгүй нөө бас дараа нь туршиж үзээрэй. За ёо. За тэгэхээр энэ ногоо нь яага боломжгүй болчихв? Энэ ногоо хариулт маань? Оо зүйтэй энэ хоёр гурвалжинг нийлүүлчих юм бол яах вэ? Нэг квадрат нийтдээ энэ хэдэн тас үүсэж байгаа энэ?
5 болцоод энэ дутаад байж хүүхдүүдээ тийм ээ. Тэгэхээр энэ куб болох боломжтой юу? Куб үүсэх үү? Үүсэхгүй юм байна тийм ээ. За 100 хариулт нь юу байсан мах нь? За хариултаа өргөчье. За шалгая. За зүйтэй. За одоо багш нь. За өнөөдөр бид нэр юу сурч хүүхдүүдэд дахиад нэг шалгачээ. За дүрс болон биетийн ялгаа ярилцсан тийм үү? За дүрс бол хатгаа дээр оршдог. Биет бол бодтой байрж болдог ямар нэгэн зүйл багтдаг тийм ээ. За тэгээ бид нэр кубийн орой, ирмэг, хас, ирмэгтэй танилцсан, мэдэж авсан тийм үү? Бид нар өөрсдөө бүтээл хийсэн. За дараа нь би юутай танилцчих хүүхдүүдээ? Кубийн дэлгээс. За ер нь бол 11 төрлийн кубийн дэлгээс байгаа гэсэн тийм үү? Тэрнийхээ зөвхөн бид нэр дөрөвтэй л танилцсан тийм ээ. За одоо багш нь та нарт гэрийн даалгавар өгнө. За гэрийн даалгавраа дэвтэртээ бичиж тэмдэглэе шүү. За ёо. За тэмдэглэнэ. За тэмдэглээрэй. За гэртээ. За гэрт нь байгаа ямар нэгэн куб хэлбэртэй эд зүйлсийн нэрийг бичиж ирнэ. Ойлгосноо? За бичиж авъя. За багш ингээд тодруулчих одоохоо. За гэртээ байгаа куб хэлбэртэй эд зүйлсийг тоочж бичнэ. За ёо эд зүйлсийн нэрийг тоочж бичгэнэ. За бичээд аваарай. Гэрийн даалгавраа тэмдэглэнэ. За тэгээд дэвтэртээ өнөөдрийнхөө үтсэн энэ ажлынхаа үтсийг наачих хүүхдүүдээ наачаарай. За ёо. За наашоо. За тэмдэглээд аваарай. За наач ажлын утаснуудаа. За наач. За ажлын утаснуудаа дэвтэртээ наагаад гэрийн даалгавраа бичээд ав. За яг ингээ хажууд нь ингэж тавиад наашоо. За ингээд наач. За ингээд наач. Ажлын утаснуудаа дэвтэр дээрээ наана. За энийг наач. За ажлын хуудасаа эндээ наан шүү. За наач. Багш нь харж ай наач. Гэрийн даалгавраа бүгдээрээ тэмдэглэж аваарай. Гэрийн даалгавар тэмдэглэж авъя шүү хүүхдүүдээ. Наацна. Сайн байна. За. Ингээ. За ингээд наач. Зүйтэй. За. Болж байна уу? Яг болж байгааз? За зүйтэй. Тэгвэл. За би ингээд авчихна. Болохгүй тийм ээ. За. За босно хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. За гэрийн даалгавраа тэмдэглэж авсан бол гэртээ очиж гэрийн даалгавраа хийшүү. За ёо. За баярлалаа.